Аавын хайртай өрөө. Ингээд ингээд чи бүр нэг сайн сонсчоо да. За. Эртний их эзэн хаадууд өвгдөөс чинь энэ дэлхийг байлдан дагуулж төвшөлтгөн нэгтгэхдээ цаг хугацааг товчлохын хамгийн нанд нь нууцсан хоолыг хурдан буцалгаж идээд дараагийн дайралтаа шууд хийдэг гэсэн байх юм шүү дээ. Манай Монголын бааtruуд бамбаан дээрээ гэж байгаа шүү. Гал асаагаад байлдаг бамбаан дээр гал асаагаад бамбаага тавиад усаа хийгээд борцоо хийгээд сомино хийгээд боцдог шүү. Халуун тогоо гэдэг хоол Хувлай хааны үед дундад улсад өргөн дэлгэр түгээн дэлгэр гэсэн байгаа юм да. Манай өвөр монголчуудын Хянган аймгаас аавынх нь нөхөрлөж байгаа мөнхөд ургах наран гэдэг компаниар дамжуулж Монгол улстай шинжилгээ лабораторид бүрэн хамрагдаж байгаа. Өнөөдөр аав нь чамайг дайлж байгаа 4 төрлийн амтд шөлийг Монгол улсын хүндэд иргэдэд нийлүүлж байна шүү дээ. Аавынх нь одоо чамд амтлуулж амсуулах ч байгаа энэ хүн шөлийг Улаан лойлын алцгай халуун тогооны шөл хэмээн нэрлэнэ. Чамд аягалж өгж байхад миний арааны шүлс ялгарч байна гэж бод. Харин би өөрөө хөөгний халуун тогооны шөлөө уuna. Одоо цагаан сар болоод монголчууд маань бөөц мах хоёроо амар хитэндээ. Энэ шүл өстой гой ханах юм байна да тий аваа. Чи яг оноод хэлчихлээ. За ингээд Монголын ард түмэн мөнхөд ургах наран компани оруулж ирж байгаа. Энэхүү амттай сайхан халуун тогооны шөлийг халуун дулаан ам бүлээрээ өргөн дэлгэр хэрэглэж энэхүү сайхан амтыг мэдрэх болтугай.